Сайн байцгаана уу? Нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад та бүхэндээ зохиолч Намсрын Банзрагчийн үг үйлгээс хүргэх шийдлээ. Зохиолч Намсрын Банзрагч нь 1925 онд Завхан аймгийн Алдархан суманд төржээ. Монгол Улсын их сургуулийн утга зохиолын курсыг, дараа нь Горкийн нэрмжтэй утга зохиолын дээд курсыг тус төгссөн байна. 1947 оноос уран бүтээлээ эхэлж, жирийн хүүхнүүд, намрын хонгор салхи, нэг голынхон, тал нутгийн хавар, аадрын дараа, зам багын ганц цэцэг, шинэ жилийн өмнөх үдэш, хошуу цагаан нутаг зэрэг номуудыг хэвлүүлэн гаргажээ. 1973 онд Монголын зохиолч дээвлийн шагнал, 1986 онд Дашдоржийн цэгдоржийн нэрмжит шагналыг тус хүртэж байжээ. Энэ удаад та бүхэндээ Намсрын Банзрагч зохиолчийн Миний охин ээждэн ир өгүүлгийг хүргэж байна. Намрын нэгэн үдэш. Харанхуй байсан цонх гинт гэрэлтэхэд гудамжаар явж байгаа жавзмаа зогтусан тэр цонхууд сэтгэл догдлон харлаа. 4 давхар том шаргал байшингийн баруун насаан 3/4 дахь 2 цонх жавзмаад нэг л дотн сайхан санагдах болсон юм. Тэр хаяа үүгэр явахтаа энэ цонхууд дандаа хардаг ажээ. Өнөөдөр ч гэсэн мөн сэтгэл хөдлөн түр зогссныг цонхны цаадах гэрийн эзэн хэрхэн мэдэх вүлээ? Цонхонд симхий цагаан даав хөшиг татаастай байна. Хөшгөн дээр хүний сүдэр туслаа. Яг мөн дүрээрээ байна. Хөөх юм. Ганцаараа юу хийж байгаа бол доо гэж бодхоос өрөвдөж соронзон адил татах хайрт хүнийхээ сүдрийг бахархан харж надтай ханилан суунаа гэж ярьсан мөртөө гэр орондоо яагаад аваачдаггүй юм бол? Бид хоёр танилцаад нилээд ч удлаа. Ханилан суугаад энэ айлын тогтой томоотой эзэгтэй болох юм байгаа үсттэй гэж бодхоос инээд нь хурч тэрхүү жаргалтай сайхан мөчийг санаандаа дүрслэн бодож цонхууд нүд цавчилгүй харж байтал хайртынхан сүдэр бүхийснөө нэг юм тэврээд өндөлөө. Үгүй юм чинь. Юу вэ? Хүүхэд байна шүү дээ. Юу хүүхэд вэ? Хүүгийн үнслээ. Хүүн сарвганан эрхэлж хүзүүгээр нь тэвэрлээ. Жавзмаагийн нүд бүрлэлцэн юу ч үзэгдэхгүй болов. Нүдэндээ итгэсэнгүй. Сайн арчаад харвал бата хүүгээ дээш өргөж дахиад үнсөв. Жавзмаагийн зүрхийг хортмис хадах шиг болж чимчигнэн өвдөж эн чин эхнэр хүүхэдтэй байх нэ гэж бодохтой зэрэг уур нь дүрс хийж хэрэггүй ариун хайр сэтгэлийг нь сэвтээж бузралсан хорт мугааг багал зуурдан алахын хүслэн бадарч хэд алхаснаа биеийн хүчлэн барьж бушуухан эргээд гүйх шахам явлаа. Явах зам тол адил гөлгөр гутамж талбай өдөр мэт саруулхан байсан ч цухалтан бухимдсан хөөрхий бүсгүйд энэ хорвоо тэр аяараа таг харанхуй нүх шиг санагдан бүтчиж явахтаа эмнэг онгон зүрхийг нь хуурамч янгийн хорт галаар уяраан түүнэж шархлуулсан залхай хүнийг өшин занаж хорсол гомдлын нулимсан сэмсэм арцаар гэртээ харжээ. Жавзмаа хэдий хор хүрсэн ч гэсэн хүнд хайр сэтгэлтэй болно гэдгийг төдийл сайн мэдээгүй явсан боловч батаатай танилцсанаас хойш хайр сэтгэл гихч ямар их үнэтэй ариун нандин болохыг бүрэн ухаарсан билээ. Гэтэл тэр нандин сайхан хайрыг нь зугаа цэнгэл болгон ашиглаад тоглоомын бөмбөг шиг өшөглөн наадаж байгаа батаад үнэн хүү гомцсон тэр шөнийг хагас нартай өнгөрөөснийг цохс дурдан дараах үйл явдлыг залган өгүүлсэвэ. Түүний маргааш үлээ. Жавзмаа ажил дээр байтал утас нь хангин дуграв. Авч чагнавал бата өнөө орой кино үзье гэж урьж байлаа. Жавзмаа зэвүүн хурж утасны чагнуураа чулуудмаар байсан ч угийн ухаан сэрэг юмыг ултай боддог болохоор юуны туханд хүрэлгүй эвгүй аршлахаан түр азнаж кино үзхийг зөвшөөрчээ. Орой уулзаад доромжлуулсан өсөө хэрхэн авах билээ гэж түмэн зүйлээр тунгаан бодож ажиллаач олигтой хийж чадалгүй өдрийг өнгөрөөжээ. Жавзмаа тэр орой байдгаараа гоёж сургуульд байхаас эхлэн төө зайгүй иргэснийг хар хүүтэйгэн хамт кино үзэхээр явлаа. Тэр найздаа үнэн учраа хэлж батагийн дэрэгд өөрт нь янаг хайртай байхыг гуйсанд найз нь ийм хөгийн жүжигт тоглохоос төдийл дургуйтсангүй. Тэр хоёр сугдалцсан явж кино театрын үүдэнд ирлээ. Бата олон хүний дундаас инээмсэглэн гарч ирээд мэдлвэл Жавзмаа огт танихгүй хүн шиг ширв татаад найздаа юм шивгэнэв.
Найз нь Батагийн хөлөөс толгой хүртэл том жиргүү харснаа. Жавзмаагийн чихэнд юм шивнэхэд Жавзмаа инээд алдав. Тэгээд Батааг нүдний булангаар харуул царай нь хувьс хийхэд хүүхний бах нь ханж улмал сайн чадах юмсан гэж бодлоо. Жавзмаа найзтайгаа юм шивнэн хаяа инээсээр дотгошоон ороход Бата хажуугаар нь нудран өнгөрөв. Эн чи яасан бүдүүлэг нөхөр вэ? Дайрчих нь байна гэж найз нь чанга хэлэхэд Бата муухай харлаа. Тэд үзэх танхимд орцгов. Бата тэр хоёрын ойролцоо суужээ. Жавзмаа Батааг бодохоос дургүй нь хурч байсан ч гэсэн яаж угаавал гэж хулгайнуудээр сэм харуулаа. Их л ууралж байгаа бололтой хялалзана. Удалгүй гэрэл унтарч кино эхлэв. Жавзмаа сэтгэл нь догдолсондоо болоод кино ч олигтой үзэж чадсангүй. Кино тарахад найз нь Жавзмаад их л хайртай дүр үзүүлэн гараас нь хөтлөн гарчээ. Тэр хоёр суугдалцаад бараг толгойгоо нийлүүлэн юм ярин явхад Бата нэг төрүүлэн нэг сүултэж явсаар олонний хөлөөс хүнд ирсэн хойно зэрэгцэн ирээд Жавзмаагийн найзууд харж уучлаарай. Би энэ бүсгүйтэй хідэн үг сольж болох болов гэв. Жавзмаа найзыгаа холд гэж нүдэрэн дахив. Найз нь ч юм хэлсэнгүй. Тэр хоёроос нилээд холдов. Жавзмаа Бата хоёр хин нь хор шарандан шатаж байсан боловч хэн ч зүрхлэн төрүүлж дуугарсангүй. Бие жигшсэн нүдээр харцгаав. Чамайг таныг хань ижилтэй гэж мэдсэнгүй. Та энэ тухайга надад хэлсэн бол гэж Бата төгдрөн хэлвэл Жавзмаа уурандаа биеийн чичирч байсан ч түүнийгээ мэдэгдэхгүй гэж албаар их л тайван дүр үзүүлэн уучлаарай. Та надаар тоглож гүйцээгүй л байна уу? Танд би чин үнэнчээсээ дурлаж явсан юм. Гэсэн ч та нэстэ хорт могоо байжээ. Тэр хөөхөн үрээ бодох чинь яав да? Журам технэр чинь одоо hulтал чамайг ийм савсаг завхан амтан гэж мэдээгүй хууртаж байгаа шүү дээ. Гэхэд Бата их л төвчээртэй чагнаж байснаа. Жавзмаа минь намайгаа уучлаа. Учир явдлыг нарийн гаргаж хэлж амжаагүй байсан нь миний буруу. Гэвэл Жавзмаа хэдий бие бариад байсан ч алган дээр байгаа юм шиг ил зүйлийг дүүлэх гэж байгаад нь хамаг зэвүүцэл уур хилэн гинт дэлбэрэн Батааг заамдан авч байдаг тэнхээгээрэн алгадчихад ингэж худал илж байхдаа ичхгүй байна. Тэр хүүхдээ гэд ихэр татан уйллаа. Бата их л гим хийсэн хүн шиг санаа алдснаа. Би хүүхэдтэй нүнэ. Гэхдээ тэр хүүхэд чинь өнчин юм шүү. Хөөр хийх нь гиснэн чимээгүй болчихов. Жавзмаа тэр хүүхэд өнчин гэсэн үг сонсоод зүрх нь пал хийж нулимсан арчаад Батаауд харав. Бата үнэхээр царай алдан. Баргар царайлж хачин болсон байлаа. Тэр газар шагааж байснаа. Жавзмаа од зүрхсэн янзтай харж би хүүдээ эхийг нь орлох сайн хүн олох гэж л бодож явсан юм да. Зовлонтой ч хоёр доо гэж дуулдах төдий хэлээд огцомхон эргээд явчихлаа. Жавзмаа учрыг нь олохоо бүр байж Батагийн хойноос харвал согтуу хүн шиг гуйлан алхана. Сэтгэлийг зогоож байдаг өнчин охиндон эхэн болж жаргал зовлонгоо хуваалцах хүн лав мөн гэж итгэж явсан бүсгүй нь ийм хачин маягтай сэтгэлэн хуургасанд Батагийн дотор бачимдан 3 жилийн тэртээ олоод дөнгөж битүүрэн анж байсан зүрхний шархан дэл бүсрэн уйтгар гунгийн харанхуй ман хучаад авчээ. Өмнөөс нь намрын сэрүүн салхи сингэнэн үлээж байсан ч бүх бие нь халуун шатах шиг болж өнчин зүрх нь булиглан хизээч үлэм артагдах аваал гэргийн цонхгор цагаан царай үзэгдэж моохноо л битгий өнчрүүлээрэ хатсан илгийн дэвтээж асрамжлан хүмүүжүүлэх халамж тохиолж өгөөрэй гэж амьсгал хураахын өмнөхөн үгээ бүрэн зөөн хэлж байсан чихэнд хангин сонсогдож зовлонгийн нулимс хазрыг нь даган урслаа. Гонихрал цөхрөлийн давхар хүлээсэнд баглагдсан Бата нулимс туслуулан явсаар байшиндан орж хажуугийн айлд орхисон охиноо авч гэртээ орлоо. Охин нь нойрмоглож байснаа. Хээж ирсэн үү гэж асуухад Батагийн дотор харанх хуйлж охин нь элгэндэн чанга нааж учир зүггүй үнсэн. Охин минь ээж нь ирээгүй байх гэвэл охин нь морилцсон тунахад сандрахтаа кинон дээр Жавзмаад өгнө гэж авч явсан шоколадан өгөөд эхийнхээ тухай дахин битгий асуугаасай гэж бодов. Охин нь чихэрт хууртаад юм асуусангүй.
Бата охиноо унтуулах санаатай тээврэн бүүвэлж чимээ аниргүй өрөөнд дотор нааш цааш холиход нэнч уйтгартай ганц хаардах бөгөөд 3 жилийн тэр дэх гонигт явдал бодогдно. Бата дээд сургууль төгсөх болжээ. Бата дээд сургууль төгсөх жилээ Ханд гэдэг бүсгүйтэй ханилан суусан юм. Ханд ангаах ухааны дээд сургуулийг мөн тэр жилээ төгсөж хотын нэгэн эмнэлэгт ажиллах болсон юм. Хос янаг залуу насны жаргалд умбан удалгүй хөөхөн охинтэйж болсон юм. Гэсэн ч тэр хоёрын жаргал удаан үргэлжилсэнгүй. Хандад аргалашгүй хүнд өвчин тусаж энэ хорвоо Батаг алаг бүрийг нь огтхонч өрөвдсөнгүй өнчрүүлсэн билээ. Ханд эмч болохоор туссан өвчнөө гаргалж болохгүй гэдгээ гэртээс мэдэж байлаа. За Бата минь, бид хоёр ийм амархан хагцах учиртай байж тээ. Нэл хүрээн чамаагаа л өрөвдөх юм. Чи залуу хүн. Нэг насаар ганцаар явахгүй. Охиноо л хатуу эхийн гарт битгий зовоогоорой. Халахын сайхан хүүхнүүд дотор чамд хань болж охиныг чинь төрсөн үршгэн инкрилэн хүмүүжүүлэх их олдно шүү дээ. Чи тийм л хань олж авдаг юм шүү. Гэхэд Бата уйлж унжин чи минь ийм үг битгий хэлээч те. Бид хоёрыг юу ч салгахгүй. Чи заавал идэгнэ гэж хэлдэг байж. Ханд нөхрийнхөө сэгсийсэн үсийг эцэж турсан гараараа хийлж гоё үгээр сэтгэлийг минь хуураад яах вэ? Үхэх төрөх гэдэг өнгөт ертөнцийн жам гэдэг байж. Бата ханаа үхнэ гэж даанч ботсонгүй. Эцсийн өдрийг хүртэл идэгнэ л гэж итгэж байсан юм. Охин нь унтлаа. Бата үе мэлэмрэх нулимсаач арцсангүй. Охиноо тэрэн хамт хэвтлээ. Охиных нь аяархан амьсгалаас өөр чимээ анир алга. Унтах гэтэл нойр нь хулжиж, хандынхаа сүүлчийн үг бүрийг бодон санаа алдна. Түүний нүдэнд хар улаан даавгаар бүрсэн авс үзэгдэн, гашуудлын уйран хөгжим уянгалан сонсдох шиг боловч амьд цэцгээр хүрээлсэн авсан донд үүрд нойрссон ханин хөвтөх бөгөөд аав ээж нь үеийн нөхд нь цүм усан нүдлэн авсыг тойрон зогсно. Бата нэлхүрээ тэврэн гөлийснүүдээр ширтэн байхтаа чинийхээ гигэн дүрийг дахиад харахгүй боллоо доо. Гэхээс дотор нь харанхуйлж ухаан алдан дөхөн гуйвлахад хажууд нь зогсож байсан хүн түшиж авлаа. Энэ бүхэн сайхан болсон мэт. Дахин үзэгдээд байхаар хэвтэж байж чадсангүй бослоо. Толгойн лугшин өвдөж зүрхэн чим өвдөн. Авсыг нь хадаж байсан алхны цэхэлд одоо хүртэл зүрхэнд шивж байх шиг санагдана. Гүнзгий санаа алдаж асгарсан нулимсаа сэмхэн арчаад бухимдж өөмөрсөн сэтгэлэн онгойлгох санаатай тагтан дээрээ гарлаа. Шөнө оройч болжээ. Их хот баргаараа унтсан бололтой хөл хөдөлгөөнч тасарч. Намрын энэ шөнө яасан ч зэврэн ямар ч их уйтгартай юм. Түүний сэтгэлийг тайвшруулах юм нэгэхэн ч байсангүй. Охин нь яргалан хөдлөлөө. Бата бушуухан эргэж орныхоо хажууд сууж охиноо бүүвэлэн. Охин нь хөөхөн зүүзүүдэлж байгаа бололтой морчигнан инээмсэглэхээр өхөөртөн үнсээд унтах санаатай үртлэн хэвтлээ. Тэр нэгэн гонигт өдрөөс хойш Бата үнэн чаныхаа хэлснээр охиндоо их болж чадах хүнийг хааж эрсээр олоогүй байжээ. Охин нь өдөр хоногоор өсөн торнож эхлээд хөлд дараа нь хэл торж аав гэж хэлдэг болснаа хүүхдийн цэцэрлэгт орсноос хойш ээж гэж дуудана заваах болжээ. Тэгээд нэг өдөр цэцэрлэгт хүргэж явтал аава хүүхэд бүр ээжтэй байх юм. Миний ээж хайцсан юм гэж гинт асуухт нь сандрахтаа миний хүүгийн ээж холоо би гэвэл хизээ ирэх юм гэжээ. Бата мөн сандарч удахгүй ирнэ гэсэн ажээ. Түүнээс хойш охин нь өдөр бүрэл цэцэрлэгээс аваад очихт нь ээж ирсэн үү гэж шалгаадаг болжээ. Сүүлдээ охин нь ээжийнхээ тухай элдвийн сони юм зохион ярина. Ямар ч л гэсэн нэг хүүхэнтэй ханилан сууж охиныхоо хүслийг биелүүлэх нь зүй гэж бодоод жавзмаатай танилцсан боловч хүүхдтэй гэдгээ зүрхлэн хэлж чадалгүй өнөөдрийг хүрсэн ажээ. Сэтгэлдээ болсон хүүхэн нь хүүхэдтэй гэж мэдэнгүүтээ санаа буруулсан болохоор охинд минь олигтой их болж яавч чадахгүй бизээ гэж бодовч түүнийг хүний мөсгүй хүн гэж үзэх аргагүй санагдана. Жавзмаа бол таньж мэдэх хүүхнүүдээс хамгийн ялт амхан зантай, өрөвчхөн сэтгэлтэй, хүүхдэд их хайртай, ухаантай, боловсралтай, ёстой л өнчин охинд ихэн болж чадах хүн шиг санагдаж байсан юм. Бата жавзмаатай учир зүгэн ололгүй муудалцсан шөнөөс хойш хэдэн өдөр сэтгэл зовёртой байсан боловч яваанда гайгүй болжээ.
Тэгээд Жавзмаагийн тухай бодхон болж өөдсөн чиний охиноо хойдхийн гарт хатааха болиё доо. Охиноо том болж юмны учир ухаарахаар эхийн тухай хэлж хуйуулаа амьдрнаа гэж бодох болов. Орой өвдөштэй юмд явхаан болж гэртээ байж охинтойгоо тоглож наадан шуугах учир охин нь ч ээж хизээ ирэх вэ гэж шалгаах нь баг болсонд их л баяртай байх боллоо. Бата нэг өдөр охиноо цэцэрлэгээс авчираад тоглон шуугаж байтал хаалга тогшов. Тоглож байсан охин тоглоомоо орхиж өөдрөө сэртхийн харлаа. Бата хаалгаан тайлбал Жавзмаа ороод ирэв. Батаач яах учран олсонгүй ухрахад Жавзмаа инээмсэглэн охин өдөөд өгөж "Миний охин ээж дээр" гэхэд охин нь аав өдөөнийг харснаа "Ээжээ" гэж часхийн хашгираад гүйхэд Жавзмаа барьж байсан жижиг чамдаан шалан дээр чулуутчихад охиныг тэврэн авч учир зүггүй үнсгэд охин ч Жавзмаагийн хүзүүгээр тэврэн хацраа нийлүүлэхэд Жавзмаагийн нүднээс нулимс туслана. "Миний охин ээжигээ их санав. Яасан том болоо вэ?" Гэдэл дахин үнсв. Бата хэдий учрыг сайн олоогүй боловч баярлсандаа доглон нулимсаа арчин тэр хоёрын дэргэд ирсэн байлаа. "Ээж, та яасыг уддаг юм бэ? Аав таныг өдөр болгоно л ирнэ гэдэг. Би их сансан" гэж бяцхан охин хэлээд Жавзмаад улам наалдав. "За, тэгээд та хоёр минь ямар шүү янзтай байв та" гэж Жавзмаа нулимсаа арчаад хэлвэл Бата баярлаж сандарсандаа болоод "За яах вэ? Сайн л сууж байлаа" гэв. Охин нь гомцсон эцтэй аавуудаа харснаа. "Ээж, аав намайг дандаа айд орхичхоод л кино үзнэ гэд явчихдаг" гэхэд Бата Жавзмаа хоёр царайгаа улайлхан жуумалзав. Охин нь Жавзмаагийн өвөр дээрээс бууж "Ээж, та надад юу авчирсан бэ?" гэд чамдаамууд нь харлаа. Ээж нь баярлсандаа болж бүр мартаж орхиж гэж Жавзмаа хэлээд чамдаамаа уудлан гой хувцас дуугардаг тоглоом хөөхөн хүүхэлтэй чихэр бов гаргаж өглөө. Охин нь учиргүй баярлаж хувцсыг нь өмсөн үзэж тоглоомон аавдан үзүүлнэ. Дэгснээ хүүхэлтэйг нь тэврэн нөгөө өрөөнд орчихлоо. Бата санаа алдснаа Жавзмаад харж "Баярлалаа хайрт минь. Чи ийм ухаантай сайн хүн байсан юм бивэ" гэвэл Жавзмаа царайгаан улайлган энэ охиныг дахин өнчрүүлэхгүй сайн их болж чадах болов уу гэж олон хоног бодоод ингэж шийдсэн юм. "Чиний тухай хамт ажилдаг нөхдөөс ч сонсож яах тухайгаа тэдэнтэй зөвлөсөн юм" гэлээ. Бата түүнийг чанга тэрч үнсээд "Чамдаа баярлаж ханахгүй байна. Одоо энэ хүүхдийн нар нь гарч миний жаргал эхэллээ" гэв. Охин нь хөөхөн дуу аялан хурч ирээд Жавзмаад гараан сарвайхад Жавзмаа тэврэн авч үнсээд цонх өдөө очлоо. Энэ айлын цонхны хөшөгт өнөөдрөөс эхлэн 3 хүний сүудэр тусах болсныг гудамжаар яваа хүмүүс төдийл анзаарахгүй бизээ.